За самайцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ганх хуйг 360. За Иран Америкийн хооронд болж байгаа дайны талаар ийм цуурлаа мэдээлэл бэлтгэж оруулаад байгаа. За өнөөдөр ээлжид цуурлаа. За дайн ихэснээс хойш 71 өдөр өнгөрчөөд байна. За энэ 71 өдрийн байдлаар за дайны байдал ямар байна? За ямар ахиц дэвшил гарч байна? За цаашдаа чиг хандлага ер нь яах нь вэ гэдэг талаар за бас нэг өөрийнхөө уншиж судалснаа ингээ та бүхэндээ товчхон тодорхой ярихыг хичээнэ. За хамгийн эхлээд ойлгомжтой байхын үүднээс за ерөнхийд нь жоох ангилаад за дайны гол оролцогч нар за Ираны байдал ямар байна? За Америкийн нэгдсэн улсын байдал ямар байна? За дээрээс нь бүс нутгийн ямар байдлууд ямар байна? За бусад улсуудын хувьд за чиг хандлага ямар байна гэдэг талаар ярив. За хамгийн эхлээд Ираны талаар ярина. За Ираны талаар ярихаас өмнө за та бүхэн бүгдээрээ мэдж байгаа бах. За Америкийн нэгдсэн улсын зүгээс за гэрээ хэлцээр ийсэн амжилтгүй болсон, за гал зогсоосон, за дээрээс нь дипломат улс төрийн аргаар гээд ингэж явсаар байгаад. За ямар ч байсан 48 цагийн хугацаа өгсөн байгаа. За энэ 48 цагийн дотор багтаж Иран гэж улс одоо өөрсдийнхөө энэ саналаа илгээхгүй байх юм бол за энэ 48 цагийн дараа Америкийн нэгдсэн улс цэргийн ажиллагаагаа дахиж эхлүүлнэ гэдгийг за аль биесээр зарласан. За энэ хугацаанд нь багтаж Ираны зүгээс за ямар ч байсан өөрсдийнхөө саналыг явуулсан байна. Одоо зуучлагч Пакистанаар дамжуулаад за гэхдээ энэ саналыг нь Америкийн нэгдсэн улс хүлээж авах ямар ч боломжгүй. За энэ бол одоо жинхэнэ хог байсан гэт. За тийм учраас одоо дараагийнхаа үйл ажиллагаанд эхэлнэ гэдгийг Америкийн нэгдсэн улсын за зүгээс за ерөнхийлөгч Трампын зүгээс ингээ аль биесээр илэрхийлж байна. За өнөөдөр Америкт 2 дахь өдөр, за 2 өдрийн дараа буюу ингээ 4 дахь өдөр Америкийн ерөнхийлөгч Трамп за ингээ хятад айлчлах гэж байна. За гэтэл одоо энэ хугацаанд ингээ өчнөө юм болох нь дээ. За Ираны зүгээс байдал ямар байгаа юм гэхээр за энэ өөрсдийнхөө саналд одоо яг юу тусгасан гэхээр за ерөнхийдөө л нөгөө яриад байсан юмнуудаа одоо яг бүгдийг нь яг л ярьсан байна. Гэхдээ зарим зүйлийг ерөөсөө дурдлаггүй орхисон байна. За тэгэхээр юуг ингээд энэ дээр ярьсан гэхээр за хамгийн эхлээд нөгөө дайны төлбөрийг заавал нөхөж гаргаж өгөх ёстой гэж байна. За дээрэс нь Америкийн нэгдсэн улс болон одоо холбоотнуудын зүгээс за Ираны одоо энэ хөрөнгийг одоо энэ тэнд ингээд зарцаачаад байгаа. За тэгэхээр энэ зарцаасан хөрөнгүүдийг одоо буцааж одоо заавал өгөх ёстой гэж байна. За дээрэс нь 1967 оноос эхлээд 1979 оноос эхлээд за Америкийн нэгдсэн улс болон энэ холбоотнуудын зүгээс энэ тогтоосон энэ хоргийг одоо цуцлаа. За дээрэс нь одоо нэг Хормузын хоолойг блокийг ингээд давхар блоклжоод байгаа. За тэгэхээр энэ одоо усан цэргийн энэ блок одоо заавал аваа. За дээрэс нь Америкийн нэгдсэн улс болон одоо Израилийн зүгээс Иранд одоо дахиж цохилт өгөхгүй, халдлага өгөхгүй гэсэн энэ баталгааг заавал гаргаж өгөө гэд. За дээрэс нь одоо нэг Хормузын хоолой. За энэ Хормузын хоолойн одоо энэ Ираны эзэмшилд байна гэдгийг за аль биесээр одоо хүлээн зөвшөөрөө гэсэн ийм л зүйлүүдийг за энэ одоо саналдаа оруулсан юм байна. За гэтэл нөгөө Америкийн нэгдсэн улсын одоо хамгийн гол хүсэж байгаа. За нөгөө цөмийн зэвсэг боловсруулах, за ураны баяжуулалт, за энэ талаар ерөөсөө дурдаагүй. Ингээд ийм одоо санал хүсэлт явуулсан учраас за Америкийн нэгдсэн улс бидний хамгийн сонирхож байгаа хамгийн одоо анхаарал тавьж байгаа энэ зүйлийг ерөөсөө дурдаагүй. Ийм санал явуулсан учраас за энийг хүлээж авах ямар ч боломжгүй. Тэгэхээр дараагийн үйл ажиллагаанд орно гэд. За ингээ аль биесээр зарлаж байна. За Иран гэж улс үнэхээр энэ дайныг хүсэж байгаа мөг үгүй. За энэ дайныг одоо маш хурдан дуусгахыг хүсэж байгаа. За яагаад тэгэхээр за Иран гэж улс өнөөдөр та нар бүгдээрээ мэдж байгаа 1979 оноос хойш хоригт байгаа. За гэтэл өнөөдөр ингээд одоо блоклуулчаад байгаа. За тэгээ энэний үр дүнд нь яаж байгаа юм гэхээр одоо нэг гол одоо мөнгө олдог. Газрын тос болон байгалийн баялгаа зардаг. За энэ нь ингээд бүрэн зогсчод байгаа. За энэ ингээд цаашдаа ингээд удаа үргэлжлэх юм бол орлого байхгүй болох учраас за улс орондоо за мэдээж хэрэг эдийн засгийн хувьд одоо туйлтна. За асуудал үүснэ. За магадгүй одоо цаашлаад нэг улс орондоо одоо ингээд бослох тэмцэл гарах бах. За магадгүй нөгөө Америкийн хүсэж байгаа нөгөө дэглэм өөрчлөгдөх ийм тийм юм болох бах гэдэг. За тэгэхээр Иран гэж улс ямар ч байсан одоогоор бол энэ одоо блокийг за ямар ч байсан энэ хоргийг 1979 оноос хойш төвчсөн. За одоогоор ингээ Хормузын хоолойг блоклцсныг бас ингээ дахиад магадгүй 6-аас 8 сар төвчиж чадах ч гэсэн за хэрв ингээ дайн ингээ цаашдаа сунжрах юм бол Ираны хувьд мэдээж хэрэг ямар ч боломжгүй болно. За цаашлаад олон улсын төвшөнд одоо дипломат за улс төрийн за ер нь одоо дипломат төвшөндөө ингээ ярих юм бол Иран улс цаашдаа ингээ ганцаардахыг ерөөсөө хүсэхгүй байна. Тэгэхээр энэ дайныг маш хурдан дуусгах гэхдээ 1979 оноос хойш одоо жинхэнэ нэг одоо хүсэжсэн, төлөвлөжсэн. За энэ бүх зүйлүүдээ за ямар нэгэн байдлаар хангуулах. За ийм тохиолдолд одоо ингээд дайныг дуусгах. Ийм л энийг одоо ингээд хүсэж байна.
За гэтэл нөгөө талд нь Америк нэгдсэн улс ямар байгаа юм гэхээр. За Америк нэгдсэн улсын зүгээс за ерөөсөө гол үсэж байгаа юм бол за энэ дэр ингээд гурван зүйл байгаа даа. За хамгийн эхлээд нөгөө цөмийн зэвсэг. За ураны баяжуултыг. За хизээч Иран гэж улс цөмийн зэвсэгтэй болохгүй. За энэ ураны баяжуулалтаа бүрэн зогсоох ёстой. За цаашлаад нөгөө алан одоо прокси гэдэг байгаа. За олон улсын хэлээр бол нөгөө алан ядагч байгууллагууд. За Hezbollah гэдэг байгаа. За Hamas гэдэг байгаа. За Houthi гэдэг байгаа. За эднэртэй ямар нэгэн байдлаар холбоо одоо тэдрийг дэмжихгүй байх. За тэр дэмжлэгээ бүрэн зогсоох. За тэгээ магадгүй цаашлаад одоо энэ 79 оноос хойш одоо ямар нэгэн байдлаар энэ хатуу чанга байгаа энэ дэглэмийг өөрчлөх гэсэн ийм л одоо гол зорилготой энэ дайнд орсон. За тэгэхээр энэ зорилго биелсэн үг гэвэл ерөөсөө биелээгүй. Аль нь ч биелээгүй. Өнөөдөр ингээд 71 хоног өнгөрчөөд байхад ерөөсөө биелээгүй. Тэгэхээр Америк нэгдсэн улс дайнд ороод ялсан үг гэвэл одоогоор ялаагүй. За гэхдээ Америк нэгдсэн улс одоо Ираны за агаарын болон цэргийн одоо далайн цэргийн за ер нь хүчийг бол одоо бүрэн устгасан. За дээрэс нөгөө одоо цөмийн зэвсэг одоо ураныг баяжуулаад байсан. За тэр байгууламжууд нь цохилт өгсөн. За ямар ч байсан тодорхой одоо хугацаагаар за энэ уран баяжуултыг хойшлуулсан. За гэхдээ нөгөө гол одоо баяжуулсан хайгаад байгаа урана одоо болтол ингээд олоогүй байж байгаа. За дээрэс нь Америк нэгдсэн улсад дотоодод маш одоо байдал маш хэцүү байгаа. За тухайлах юм бол одоо бензин тосны үнэ одоо бүр маш өндөр болсон. За тухайлах юм бол одоо би Чикаго, энэ Шамбург гэдэг энэ жижигхэн тосгонд амьдардаг. За миний амьдарч байгаа энэ тосгонд за дайнаас өмнө за бензиний үнэ 1 галлон буюу ойролцоогоор 3.8 литр гэсэн үг. За энэ нь одоо $3 ч хүрэхгүй ойролцоогоор нэг 2.80 орчим байсан болвол за өнөөдөр ингээд дайн ихснээс хойш 71 хоногийн дараа за өчигдөр очиод авахд яг нэг 4.78 одоо 2.78 байсан юм өнөөдөр одоо 4.78 болчиход байна. Тэгэхээр бензин тосны үнэ ингээд маш өндөр өссөн байна. За эндээс одоо ингээд 30 минут яваад ингээд Чикаго руу орох юм бол 5 хэд. За одоо монголчууд маш олноор амьдардаг Калифорни мужи, за Лос Анжелес, Сан Франциско гэдэг. За тэнд одоо дахиад $1 өссөн. За цаашдаа одоо ингээд дайн байдлаа ингээд сунжрах юм бол энэ бензиний үнэ одоо бүрэн ингээд өсгөр байна. За ингээд ярих юм бол одоо ингээд дайн эхэлснээс хойш за Америк нэгдсэн улсад одоо нэг нийт иргэд гээд байгаа. Зөвхөн бензинд одоо бараг 120 билион доллар гэж байна. За бөөмөд ямар ч байсан маш их мөнгө одоо ингээд бензиний өсөлтөнд ингээд зарцуулчаад байгаа юм байна. За дээрэс нь Америк нэгдсэн улсад удахгүй 11 сард нэг дундын сонгуул гэж юм болно. За тэгэхээр одоо яг энэ байдлаар ингээд дайн байлдаанд сунжрах юм бол за энэ дундын сонгуульд за эрх баригч нам, бүгд найрамдах нам. За ялангуяа одоо ерөнхийлөгч Трамп за маш их ялагдал хүлээх одоо шинжтэй байна. За энийг мэдээж хэрэг тэд нар хүсэхгүй байгаа. Тэгэхээр энэ дайныг бол маш хурдан дуусгах сонирхолтой байгаа. За гэхдээ Америк нэгдсэн улс анхнаасаа дайнд орохдоо за яагаад дайнд орсныг бол мэдэхгүй. За ямар ч байсан дайнд орох нь бол тодорхой байсан гэд. За маш олон хүмүүс ингээ яриад хэлээд байна. За энэ ч одоо өнөөдөр үнэн болж байна. За тэгээ маш олон хүмүүсээ хэлж байгаагаар одоо нөгөө Трамп ерөнхийлөгч байх үедээ бүр 2016-аас 20 онд ерөнхийлөгч байх үедээ за тэр үедээс одоо дайн Ирантай ингээ дайн болох нь дахиад хэрэг ерөнхийлөгч болох юм бол Ирантай дайн хийх нь одоо тодорхой байсан гэд. За тэгээ энийг одоо тайлбарлаж байгаа юм нь болохоор нөгөө Ираны одоо элчин сайд эсвэл одоо амбассадор гэдэг байгаа. Одоо эсвэл одоо албан элч. За манайхаар бол нөгөө байд гэдэг байгаа. Бүрэн эрхтэй байт гэдэг. Бүрэн эрх төлөөлөгч гэдэг. За тэр нь Ираны зүгээс одоо нөгөө прокси буюу одоо тэр нөгөө алын ядагч байгууллагуудтай холбоо тогтоодог. За бүрэн эрх төлөөлөгч Америк нэгдсэн улс. За ерөнхийлөгч Трамп ах үедээ устгасан байгаа. За тэгэхээр энэ одоо юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө улсын бүрэн эрх төлөөлөгчийг устгах гэдэг бол ерөөсөө тэр улстай дайн зарлаж байна гэсэн үг. За манайхаар ярих юм бол одоо юу гэдэг нь Чингисийн үед за ингээд байлдаж явж явах үедээ одоо бусад улс орнуудад очиод ингээд бууж өгөө гэд өөрсдийнхээ элчийг явуулах юм бол за тэр элчийг нь алдчих юм бол за жинхэнэ дайн зарлаж байна гэсэн үгээ гэд. За дээрэс нэг тэр үед дахиад нэг торгоны зам гэд одоо нэг шууд муудан зөөдөг одоо юу гэлээ нэг Чингисийн нэг үзүүлдэг юмтай. За тэр хүмүүсийг ингээд алчих юм бол за дахиад энэ бол одоо маш хүндэг эмтэрх тооцогддог дайн байлдаанд ордог. За яг тэр шиг Ираны одоо ингээд жинхэнэ нөгөө нэг элчийг нь за Трамп ерөнхийлөгч байх үедээ устгасан гэдэг нь. За тэр үедээ л маш олон хүмүүс за хэрв Трамп дахиад ерөнхийлөгч болох юм бол Иранд одоо ингээд дайн зарлана гэдэг. За тэр нь ингээд өнөөдөр ингээд бэлэн болж байна. Одоо яг л ингээд ийм тодорхой юм болж байна. За ямар ч байсан ингээд дайн байлдаан болчлоо. За ягаад ямар ухраас гэдэг нь мэдэхгүй. За ямар ч байсан нэг иймэрхүү шалтгаанаар дайн болох нь тодорхой байсан юм байна. За өнөөдөр ингээд одоо орчлоо цаашдаа сунжрах нэг ийм одоо мэдэхгүй сунжрах төлөвтэй болчлоо.
За анх дайнд орохдоо за Америк нэгдсэн улс за ерөнхийлөгч Трамп хэлэхдээ энэ бол 4-6 7 хоногийн одоо цэргийн ажиллагаа байна л гэж. За яагаад тэгж хэлсэн гэхээр за ерөнхийдөө одоо ингээд ажиглаад байхад маш олон хүмүүсийн юм бэ яриад байхад одоо Трамп за энэ Ираны байдлыг одоо дэндүү ерөөсөө үнэлээгүй. За тэгэхээр эдний бодож ирсэн юм нь болохоор одоо энэ дэлхий дээр за хамгийн супер гэдэг за Америк нэгдсэн улсын одоо цэргийн одоо сүр хүч болсон. За Линкольн Абрахам гэдэг байгаа. За Армада гэдэг ингээд алдартай усан үлгүүд байж байгаа. За тэр усан үлгүүд за бүхэл ер нь одоо чадвартай гэсэн юм уу да Ираны ингээд тулгад тавьчаад. За Иранд ерөөсөө 1500 км ингээд бүгдийг нь авчир тавьчаад. За дээрээс нь дайн ихэлсэн өдөр. За Америк нэгдсэн улс ерөөсөө дайн ихэлснээс 1 сарын дотор гэж байгаа. Нийтдээ 30 тэрбум долларын. Манай улсын одоо 2 жилийн төсөвтэй тэнцэх тэр их мөнгөөр одоо Иранд агаараас цохилт үзүүлсэн байгаа. Маш олон цэргийн байгууламжуудыг устгасан байгаа. За тэгээд энэ нь одоо юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө л хамгийн том одоо цэргийн хүчээ одоо ингээд бүгдийг төвлөрүүлээд за дээрээс нь ингээд урд хожид нь үзээгүй ингээд агаараас цохилт өгөхөр за Иран гэж улс шууд буугаад өгчнө гэдэг. За магадгүй нэг одоо шашны хамгийн дээд лидерийг за дээрээс нь Ираны одоо хамгийн том мундаг хүмүүсийг байгаа газар нь ингээд шууд цохилт өгөөд ингээд устгачаар за энэ Иран гэж улс буугаад өгчнө гэдэг. За ингэж л тооцоолсон юм шиг байгаа юм. За тэгээ энийг нь ч маш олон ингээд факт баримтууд за бас баталдаг. За тухайлх юм бол одоо ерөнхийлөгч Трампаас за энэ хэрэг төлөвлөгөө болох юм бол та нарт одоо бэкап буюу одоо ингээд дараагийн төлөвлөгөө байгаа юу гэтэл бидэнд тийм төлөвлөгөө байхгүй. Тэгээ энэ дайныг бол 4-6 хоногийн дотор дуусгана гэх. За гэтэл Иран гэж улс нь шал ондоол юм байна л да. Урд нэг дайтажсэн байлдажсэн улсуудаас нь шал ондоол юм байна л да. Яг нэг сонирхуулаад хэлэхэд за Америк нэгдсэн улсын зүгээс за энэ ойрогт орнтыг гэдэг. За ерөнхийдөө хоёр хуваачиж байгаа. Америкийн холбоотнууд бус гэдэг. За Америкийн холбоотнууд гэх юм бол одоо та нар бүгдээрээ мэдж байгаа бох булангийн орнууд гэдэг. За Кувейт, Бахрейн гэдэг. За дээрэс нь одоо юу гэдгийг Сауди Араб одоо ингээд цаашлаад ингээд явах юм бол. За дээрэс нь тэр нэг Эмиратийн улс гэдэг байж байгаа. За маш олон улсууд ингээд Америк нэгдсэн улстай ингээд хамтарч ажилладаг. За дээрэс нөгөө петро долларын систем нэгдээд орцсон. За өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг доллараар зардаг. За буцаагаад Америк нэгдсэн улсад тэр мөнгөө оруулаад Америк нэгдсэн улсын засгийн газрын бондыг худалдаж авдаг. За хариуд нь Америк нэгдсэн улсаар аюулгүй байдлаа ингээ хангуулдаг. За үндсэндээ бол Америк нэгдсэн улсын талын улсууд гэдэг. За гэтэл нөгөө талд нь дахиад ойрогт орносод. За энэ дээр нэг 7 улс байж байгаа. За та бүхэн бас бүгдээр мэдж байгаа бах. За Америк нэгдсэн улсын ерөөсөө нэг бодлого байсан. За энэ болохоор энэ 7 улсыг 5 жилийн дотор за засаж тохируулна гэдэг. За энэ ямар 7 улс байсан гэхээр Иранаас Иракаас эхэлж байгаа. За Ирак, Сир гэдэг байж байгаа. За дээрэс нь Ливия гэдэг байж байгаа. Нэг алдартай Кадафи улс. За Лебанон гэдэг байж байгаа. За дээрэс нь Сомали, Судан гэдэг. Ингээд 6 улс. За хамгийн сүүлийн улс нь энэ Иран гэж улс. За тэгэхээр эхний хэлсэн тэр 6 улс. 6 улс дахиад хэлье. Ирак, Сир, Ливия, Лебанон, за Судан, Сомали гэдэг. За энэ 6 улсыг аль хэзээний Америк ороод ингээд одоо засан тогтжуулаад ингээд өөр болгоцсон байж байгаа. За гэтэл хамгийн сүүлийн улс нь одоо Иран гэж улсыг. За дэндүү нөгөө underestimate гэдэг л дээ. Дэндүү одоо ингээд нэг дутуу үнэлснээс болоод за өнөөдөр ийм байдалд ингээд орчод байж байна. За гэтэл Иран гэж улс нь тийм одоо нэг зөөлөн борцог биш юм байна л да. За нэг иймэрхүү байдлаар. За Америк нэгдсэн улс тэгэхээр яасан байх нь вэхээр ерөнхийдөө эхний үедээ бол ингээд цэргийн хүчээр за урд нь ингээд үзэгдэж харагдаагүй цохилт өгөөд ингээд одоо засан тогтчулчна гэсэн. Энэ төлөвлөгөө нэгэнд бүтлгүй болсон учраас. За энийг яагаад бүтлгүй болж байгаа нөхөр нөгөө түрүүний яриад байгаа гол одоо арга хэмжээнүүд нь одоо болт ингээд. За тухайлх юм бол нөгөө ураны баяжуулалтаа зогсоогоогүй. За эндээс ерөөсөө татгалзаагүй. Дэглэм ерөөсөө өөрчлөгдөөгүй. За дээрэс нөгөө прокси гэдэг одоо алан ядагч нартай харилцаа холбоотой одоо болтол ингээд байж байгаа. Тэгээ энэ болгоныг зогсооч чадаагүй учраас Америк нэгдсэн улс энэ дайнд ерөөсөө яалаагүй. Өөрөөр хэлэх юм бол тэр цохилт өгсөн барьсан энэ тренд бүгд одоо бүтлгүүцсэн гэсэн үг. Тэгэхээр одоо Америк нэгдсэн улс яаж ийм вэхээр ерөөсөө эхнийх нь бүтлгүүцсэн учраас одоо хоёр дахь шатанд айл хизээний орцсон байж байгаа. Тэгэхээр энэ хоёр дахь шатанда яаж орж ийн вэхээр одоо эдийн засгийн хувьд боомлох гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг орлого олдог. Одоо газрын тос болон одоо байгалийн хийгийн экспорт тэр зардаг тэр замыг хаах. За өнөөдрийн байдлаар за Америк нэгдсэн улс та нар бүгдээрээ мэдж байгаа хэд хоногийн өмнө нөгөө одоо Ираны одоо нөгөө дээрээс нь Ираны зүгээс нөгөө юу илээ хоргуудаа бас төр зур одоо нөгөө газрын тосны үнийг хэсээд авахар за газрын тосонд тогтоосон Ираны хоргийг төр зур авцсан байсан. За гэтэл өнөөдөр буцаага дахиад энэ хоргоо тавьж байна. За хориг тавихдаа онцлоод
одоо энэ Иран гэж улс за энэ газрын тус энэ байгалийн хийгээ хятад улс руу зарж болохгүй гэсэн. За гэтэл өнөөдөр 2 дахь өдөр за 2 өдрийн дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп за хятад ингээ айлчлах га байж байна. Гэтэл ингээ 2 хоногийн өмнө за Ираны газрын тусыг хятад руу зарж болохгүй гэсэн ийм ингээ хориг тавьсан. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улс эхний байдлаар ингээд дайн хийгээд бараагүй. За одоо ингээд хоёр дахь байдлаар ямар ч үсэн эдийн засгийн хувьд боомлох, орлогогүй болгох. За ингээд урт хугацааны турштай. За ямар ч үсэн хүсэндээ хүрнэ гэсэн. Нэг ийм зорилготой. Зүгээр товчхондоо юу хэлж яах вэ гэхээр дайн бол аль хизээний одоо сунж ирсэн. Удааширсан. Ийм байдалтай болчиход байж байна. Гэтэл нөгөө талд нь одоо удахгүй сонгуул болох гээд байдаг. За Америкийн нэгдсэн улс за энэ Трампыг бүгд найрамдах нам энийг дуусгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр нэг энэ байдлыг одоо Америкчууд ч ойлгож байгаа, Иранууд ч ойлгож байгаа. Аль талдаа энийг ингээд одоо жинхэнэ нэг иймэрхүү ингээд байдалтай байж байна. За хоёр талын хувьд юм байна. За дээрэс нь бүс нутгийн хувьд. Одоо бүс нутгийн хувьд гэх нэг булангийн улсууд гэдэг байгаа. За дээрэс нь би ярьсан түрүү нэг Америкийн холбоотнууд гэдэг. За Бахрейн, Кувейт гэдэг. За Эмират, Арабын нэгдсэн Эмират гэдэг. За Сауди Араб гэдэг. За энэ улсууд юу гэсэд байна вөхөр. За энэ улсуудын зүгээс бол үндсэндээ бол дайныг дуусгахыг хүсэж байгаа. За гэхдээ нөгөө Америкийн нэгдсэн улс одоо нэг ажил хийвэл дуустал, давс гэвэл уустал гэдэг шиг энэ Ираныг ямар ч байсныг хазаарлах. Тэр нөгөө одоо юу гэдэг. Тэрийг гүйцээх эхлэх хүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр ингээ маш олон хүмүүс бас ингээ алдаатай. Одоо жишээлх юм бол энэ одоо ойрогт орн чинь нөгөө мусульман шашинтай шүү дээ. Энэ муслим шашинтай улсууд гэдэг. За гэтэл энэ муслим шашинтай улсуудаа дотроо ингээ маш том ялгаа байж байгаа. За муслим гэдэг ингээ шашин дотроо дахиад урсгалтай. За тэгээд энэ урсгалууд нь одоо юу гэсэн үг юм гэхээр одоо нэг манайх нэг буддын шашин байдаг шүү дээ. Одоо дотроо улааны шарын шашин гэдэг шиг. За тэгээ хоорондоо бас таарамжгүй. Бие бинийгаа дэмждэггүй. Ингээд өөр өөрсдийн бас хэдийгээр ингээ буддын шашинтай ч уусан өөр өөрийн одоо заншилтай. Бие бинийгаа ингээ үл тоосон. Ингээд яг тэрэн шиг тэнд байж байгаа тэр ойрогт орнын улсууд нь болохоор хэдийгээр муслим шашинтай ч гэсэн ингээд дотроо ингээ 2 3 хуваагдсан. Тэгэхээр яг тэр хуваагдлаараа ингээд одоо юу гэдэг сайн нэг Америкт дэмжиж байгаа улсууд нэг нөгөөтл нь нэг. За дээрэс нөгөө хэлний хувьд одоо дахиад нөгөө Америкийн холбоотнууд гэдэг байгаа нь арабаар ярьдаг болвол за Иран гэж улс нь нөгөө перс хэлээр ярьдаг, шал ондоо хэлээр ярьдаг, шал ондоо заншилтай. Яг уу хэдийгээр шашин нэг ч гэсэн одоо шашны шал өөр урсгалуудтай. Тэгэхээр эндээс юу үсээд байна вөхөр эдгээр хоорондоо угаасаа маргаантай. Бүр хэдэн зуун жил одоо нөгөө манайх ч юу лээ нэг хятад Монголын хооронд асуудалтай гэдэг шиг энэ ойрогт орнын энэ улсууд нэг асуудалтай. Тэгэхээр одоо энэ Америкийн нэгдсэн улсын холбоотнууд болоод байгаа энэ улсууд яаж яах вэ? Дайнд уусаасаа гэхдээ Америкийн нэгдсэн улс зорилготой хүрээсэй л гэсэн. За ямар ч үсэн Ираныг сулруулах тэр цөмийн зэвсэг инээ тэрэн байхгүй болох. За дээрэс нөгөө прокси буюу тэр одоо алын ядагч байгууллагатай ямар нэгэн байдлаар харилцаа холбоотой байх. Тэрийг нь зогсоох. За дээрэс нь болж өгөх юм бол тэр дэглэм өөрчлөх. За 79 оноос хойш хатуу чанга байгаа энэ дэглэмийг өөрчлөх гэсэн. За ийм л зүйлийг хүсэж байна. За гэхдээ энэ булангийн улсууд үнэхээр тэрийг хүсээд ингээд байж энэнийхээ төлөө маш их мөнгө төлж байна. Маш их хэрсдэл гарч байна. За тухайлах юм бол одоо ингээд та нар бүгдээрээ мэдж байгаа. Дайн хийснээс хойш за Ираны зүгээс маш олон цэргийн цохилтууд өгсөн байгаа. За тухайлах юм бол одоо Арабын нэгдсэн Эмират улс гэж за Дубай гэж одоо. За ганцхан газрын толцсноос ингээд одоо орлого олох биш. За ингээд аялал зуучлал гэдэг. За үндэ энэ дэлхийн одоо хамгийн одоо тайван хамгийн одоо бизнес хийхэд тохиромжтой газар нутаг болохын тулд за ерөөсөө хэдэн 10 жил зарцуулсан. За энэ одоо бүх хөдөлмөр нь ингээд талаар болж байна. За өнөөдөр ингээд Арабын нэгдсэн Эмират улсад одоо хөрөнгө оруулагч нар гарч ийн эсвэл тодорхой 20 30 жилээр зогсоож байна. За ямар ч байсан аюулгүй биш юм байна гэдэг. За магадгүй ингээд одоо цаашлаад энэ хэрэг одоо ингээд Америкийн нэгдсэн улс зорилготой хүрч чадахгүй байх юм бол за энэ Хормузын хоолой гэж одоо энэ албан ёсоор одоо Иран гэж улс энийг ингээд эзэмшээд эхлэх юм бол за Иранаас одоо бүрэн хараад болох ийм магадaltaй болж. За бүрэн хараад болно гэдэг нь одоо юу гэдэг нэг манайх ч юу гэдэг вүлээ. Одоо Оростой ингээд асуудал тарих юм бол нэг л өдөр бензинээ хаачвал яах юм гээд. За Хятадтай ингээд асуудал тарих юм бол нэг л өдөр очиод ингээд замын үдийг хаачвал яах юм гээд. Бид нар өлсөж өгөх үү гэдэг шиг яг л одоо нэг булангийн орнууд. За хэрвээ энэ Хормузын хоолойг за ямар нэгэн байдлаар нэг талд нь гаргахгүй байх юм бол за Иран хэрвээ энийг эзэмшчих юм бол за тэгээ хүссэн үедээ Хормузын хоолойг аачна. За эсвэл одоо нээчин гэхдээ одоо тодорхой хэмжээний төлбөр төлөхгүй бол ингэнэ гээд. Тэгэхээр энийг одоо ингээд одоо юу гэдгийг урдныхаас ингээ бүр дортцсон байгаа учраас энийг өнөөдөр булангийн орнууд хүсэхгүй байгаа. Тэгэхээр булангийн орнууд одоо яг үнэндээ бол маш их мөнгө төлж байна, маш их алдагдал алж байна. За дээрэс нь ирээдүйд одоо маш их айцтай. За ямар ч үсэн дайн дуусаасаа гэж байна. Гэхдээ Америкийн талаар гэхдээ
хормозын хоолой хин нэг эзэмшгүй. Яг урдныхаараа байсан шиг байлгахыг хүсчээ. За бүс нутагт юм байна. За цаашлаад энэ дээр нэг юм тоглогч гэдэг одоо энэ Хятад гэдэг нэг улс байж байгаа. За Хятад гэж улс нь одоо яг юу гэсэд байна вөхөр. За Хятадын зүгээс бол ганцхан Иранаас газрын тосоо аваад байдаг юм биш л дээ. За Венесуэлаас явж байгаа дахиад нөгөө нэг ялгаа байхгүй нөгөө Америк холбоотнууд гэдэг. За юу Кувейт, Бахрейн одоо нөгөө Арабын нэгдсэн Эмират, Сауди Араб гэдэг бүх газруудаас нөгөө газрын тосоо одоо байгалийн баялгаа авж байгаа. Тэгэхээр Хятадын зүгээс юу яаж яах вөхөр. За ямар нэгэн байдлаар энэ дайн тийм ээ одоо хин ихэлсэн хин буруутай эсвэл хизээ дуусах энэ ерөөсөө Хятад ерөөсөө хамаагүй. Одоо гол хүсэж байгаа юм энэ дайн дуусаад ямар ч байсан тэр газрын тосоо ингээд авдаг л байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол тэр хормозын хоолойг блоклсон. Тэрийг л одоо зогсоол гэсэн. Энийг л хүсэж байна. Яг Хятадын зүгээс бол илүү дутуун байхгүй энийг хүсэж байна. Одоо ингээд 2 хоногийн дараа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзалт хийх юм байна. Одоо эндээс ямар үр дүн гарах юм бөө мэд. За цаашлаад бас нэг тоглогч байж байгаа. Энэ Оросын холбооны улс гэдэг. За Оросын холбооны улс гэдэг. За Оросын холбооны улс ер нь яг эдийн засгийн хувьд чадахгүй ч гэсэн за ямар ч байсан энэ дэлхийн одоо нэг 3 том хүч гэж байдаг бол за байдаг. За тэрнийх нь нэг нь бол яалтчгүй Оросын холбооны улс. За тэгэхээр Америк нэгдсэн улс Хятад гэдэг 2 том хүч. За 3 дахь нь Оросын холбооны улс. Яагаад Оросын холбооны улс одоо хамгийн том хүч болчихж байгаа юм гэхээр нэг байгалийн баялагын нөөцгээд байж байгаа. За энэ дэлхийн ерөөсөө одоо нэг газрын тос байгалийн одоо жинхэнэ нөөцтэй газар нь Оросын холбооны улс, дээрээс нь цөмийн зэвсэгтэй. Тийм учраас хүссэн ч хүсээгүй ч одоо ингээ одоо энэ дэлхийн 3 том хүчийн нэг нь энэ Оросын холбооны улс байж байгаа. Тэгэхээр хүмүүс одоо энэ мэрэгчлэнүүд ярихдаа ер нь дэлхийн 3 дахь дайн бол аль хэзээний эхэлсэн. За энэ дайн бол одоо нэг жинхэнэ дэлхийн том хүчүүд буюу Орос, Америкийн хооронд үргэлжилж байгаа. Гэхдээ хоёр улсын хооронд бол шууд дайн биш. 3 дахь хооронд ингээ дайн үргэлжилж байна гэдэг. Тэгэхээр энэ нь өнөөдөр ингээд энэ Иранд болж байна. За тэгээд хамгийн гол нь энэ дээр Ираны зүгээс одоо юу гэдэг ямар ч байсан ялахгүй байх хэрэгтэй. Америкийн дээр одоо мэдгүй ямар ч байсан нөгөө Оросын зүгээс Ираны талд байгаа гэсэн нэг иймэрхүү юм яриад байна. За Америкийн зүгээс одоо нэг маш олон хүмүүс яриад байна л да. Сонгуул болоод байна. За одоо ер нь яах гэж одоо тэр юунд очиж тэргүй Иранаас одоо бид нар газрын тос авахгүй бол Иран ер нь биднэрт хамаагүй болоод яагаад бид нар тэнд очиж дайтай байгаа юм бэ? За дотроо ч гэсэн одоо татвар төлөгчдийн мөнгө байхгүй болж байна. За дайн хийхгүй гэдээсээ яасан гэд. За ингээ удахгүй сонгуул болох чинь тэгэхээр энэ дайнаа зогсоогооч гэд. За Америк нэгдсэн улсын зүгээс түрүү ярьсан. Очоод Иранд очоод агаарын болоо одоо цэргийн өвчийг нь бүр устгацсан. За дээрээс нэг цөмийн зэвсэг уран одоо баяжуулаад байсан тэр байгууламжийг бүр устгацсан. За ямар ч байсан одоо урана одоо нэг баяжуулсан урана хайж олж чадаагүй ч гэсэн за ямар ч байсан энэ Ираны зүгээс за хангалттай хэмжээний цохилт өгсөн. Ямар ч байсан тэр одоо болохгүй бүтггүй байсан юм тодорхой хугацаагаар хойшлуулсан. За тийм учраас ялалтаа одоо зөвхөн бид нар яасан хийх юм хийсэн гэдэг ингээ гарчул яад. Дайныг дуусгачул яад ингээд. За гэтэл бас тэгж болохгүй л байгаа юм байна нөгөө талаар. Яг тэгэхээр энэ хормозын хоолой гэдэг. Энэ хормозын хоолой хэрвээ одоо ингээд Иран энийг ингээд одоо бүрэн хяналтандаа аваад за нөгөө тоол буюу одоо ингээд төлбөртэй зам ингээд тогтоогоо явуучих юм бол за Америк нэгдсэн улсын зүгээс байдал яах вэ гэхээр холбоотнуудын хувьд Иранаас одоо бүрэн хамааралтай болно. За дээрэс нь хэрв ингээд орхио явуучих юм бол одоо нөгөө петро долларын систем гэдэг Америк нэгдсэн улсын одоо нөгөө гол мөнгө олдог хамгийн гол систем одоо ингээд задарч унах гээд байхгүй болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр яаж яах вэ гэхээр хормозын хоолойгоос хэрвээ хамааралтай болчих юм бол хүссэн ч хүсээгүй ч одоо нэг булангийн орнууд за нэг Америк нэгдсэн улсын холбоотнууд гэдэг байгаа. За тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд одоо тодорхой хэмжээгээр нөгөө талдаа тохиролцох хэрэгтэй болно. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө петродолларын систем одоо зарж байгаа тосоо зөвхөн Америкийн доллараар одоо зардаг байсан бол одоо хэрв хормозын хоолой ингээд Ираны хяналтанд ороод явчих юм бол одоо Хятадын юан ч юм уу одоо бусад мөнгөн тэмдэгтэр зарж эхэлнэ гэдэг. За тэгээ энээс одоо ямар хохирол үүсгэх гэхээр одоо нөгөө петродолларын систем алдагдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ яадаг систем юм гэхээр одоо би манайхан бүгд л мэдж байгаа бох. Гэхдээ мэдгүй хүмүүс байж магадгүй. Энэ яадаг юм гэхээр одоо энэ булангийн орнууд зарж байгаа газрын тосоо заавал Америк доллараар зарна. За тэгээ зарж байгаа бүх мөнгө нь тэр Америк доллараар Америкийн дансанд ороод ирнэ. За тэр мөнгөөрөө яах вэ гэхээр тэр Америк нэгдсэн улсын засгийн газраас гаргаж байгаа бондыг худалдаж авна. За бонд нь маш бага хүүтэй ч гэсэн за тэр хүчрхэг орнууд их мөнгөтэй улсууд за бас урт хугацааныхаа туршид тэндээс тодорхой хэмжээний ашиг олох боломжтой. За тэгээд ингэж мөнгөө Америкт оруулсных за бонд худалдаж авсныхаа хариуд яадгүй гэхээр аюулгүй байдлаа Америк нэгдсэн улсаар үнгүй бүрэн хангуулдаг. За энэ ямар ашигтай гэхээр одоо тэр төргөө ойролт оронд гэдэг ингээд аюулгүй байдал одоо маш төвөгтэй.
Тэгэхээр энэ цэрэг зэвсэг одоо технологи одоо юу гэдэг вэ? Нэг одоо зэвсгэлээр хөөцөлдөд эхлэх юм бол за энэ ингээ маш өндөр өртөгтэй. Маш өндөр өртөгтэй. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө маш урт хугацаа зарцуулдаг болохоор энийг ойролт орондоо одоо тэр нэг холбоотнууд. За дээрэс нэг юу л Бахрейн, Кувейт. За тэгээд нөгөө Эмират, Сауди Араб гэдэг энэ улсууд хүсэхгүй байна. Тэгэхээр энэ улсууд яаж яах вэ? Мөнгөө тэр нөгөө петродоллар гэдэг системээр явуучих юм бол ингээд эднэрт өөрсдөө ашигтай байдаг учраас. Гэтэл Америк нэгдсэн улсад энэ ямар ашигтай байдаг гэхээр одоо юу гэж ярих вэ? Манай ч хамгийн сүүлд нөгөө Самурай, Чингис Бонд гэх нэг хэдэн 2-3 тэрбум доллар олох гэж махаа зулгааж байгаа үз. Арих хиш нэг молоод ирэнгүүт нөгөөдхөө ингээд хаамаагүй юм зарцуулаад эдийн засгаа дэмжихэд эдэг компаниудаа хувааж өгөөд за ингэсэн чинь дараа нөгөөдхөө буцаага төлж чадгаа байсан. Одоо хүүгээ төлж чадахгүй болонгууд одоо Америкийн Монгол улс дахиад хаанаас ямар ч мөнгө зээлэх боломжгүй болчихж байгаа. Одоо ингээд саяхны жишээ гэх юм бол оюутлогоод ингээд уг нь бол маш бага мөнгө Монголын оруулах төлөх ёстой. Нэг 33%-аар. Гэтэл тэр мөнгөийг ч зээлэх тийм ямар ч чадвар байхгүй. Бусад улсууд өгөхгүй. Тэгэхээр яаж нөхөр оюутлогыг мөнгө олоод ирээ. Тэгээд тэрийг ч аваага төлөе гэсэн чинь нөгөөдг нь энэ дэлхий дээр байхгүй. Өндөр хүүтэй мөнгө авчирчаад өнөөдөр Монголд ингэ шахацсан. Иннээс болоод ингэ бөөн хэрүүл. Гэтэл Америк нэгдсэн улсад яадаг вөхөр өдөр болгон энэ булангийн орнууд гээд хэдэн тэрбум долларын өдөр болгон мөнгө дансанд нь орж ирж байдаг. Тэр мөнгөөр Америк нэгдсэн улсын засгийн газрын гаргаж байгаа бондыг худалдаж авч байдаг. Тэгэхээр засгийн газар яадаг вөхөр бонд гэх нэг юм гаргач чинь тэрийг худалдаад баахан мөнгөтэй болоод ирэнгүүтээ тэр мөнгөө яадаг вөхөр бүр хэдэн тэрбум доллар. Манайхны нөгөө хайж байгаа 2-3 тэрбум биш. Тэр бол зүгээр л өдөртөө цагтаа орж ирж байдаг мөнгө. Тэгэхээр тийм их мөнгүүд ямар ч хүүгүүгээр байлаа гэхэд эсвэл маш бага хүүтэйгээр нөгөө бондыг өгөөр Америк нэгдсэн улсад өдөр болгоо орж ирж байдаг болохоор Америк нэгдсэн улс яадаг вөхөр тэр мөнгийг буцаагаад бизнес эрхлэгчтэй маш бага хүүтэйгээр зээлдүүлдэг. Үр дүнд нь яадаг вөхөр Америк нэгдсэн улс эдийн засаг нь ийм хүчрэг байдаг, бизнес ийм сайн байдаг. Тийм болохоор одоо энэ дэлхийн одоо бүхэл хүмүүс Америкийн мөрөдөл гэж яриад байдаг. Америкт очиж бизнес хийх гэдэг байдаг. Тэгэхээр хинч бай зээл авах боломжтой. Тэгэхээр энэ дэлхий дээр одоо хамгийн бага хүүтэй хамгийн их зээлийг хаанаас хэн авч болох вэ гэхээр Америк улсаас л авч болно. Тийм болохоор маш олон хүмүүс Америкт ирдэг. Америкт ирээ бизнес хийдэг. За бизнес хийгээд ямар нэгэн байдлаар орлоготой болох юм бол тэрэндээ таарсан хамгийн бага хүүтэй хамгийн их зээлийг авч болдог ганцхан улс нь Америк. Тэгээ үр дүнд нь Америкийн эдийн засаг олон бизнес эрхлэгч явахаар Америкийн мундаг байдаг бахан тийм үү. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын одоо ганц гэх юм нь болохоор энэ дэлхий дээр бусад улсуудын байхгүй цэрэг техник технологийн төвшөнд хамгийн өндөр төвшөнд өөрсдөө хөгжүүлэх хамгийн супер байх. За эннийхээ үр дүнд одоо бусад улсуудын аюулгүй байдлыг хангах гэсэн ийм л одоо гэрээ хэлцээтэй ингээд явдаг. Тэгэхээр одоо юу хэлэх гээд байна вэхээр Америк нэгдсэн улс хэрэг нь хормозын хоолойг ингээд нээлттэй ингээд орхиод хэрэг одоо ингээд дайна одоо ингээд дуусахгүй ингээд гараа явуучих юм бол нөгөө петродолларын систем хэрэг нурж унах юм бол за нөгөө улсууд одоо өөр валютаар хэрэг газрын тосоо ингээд арилжаад эхлэх юм бол за Америк нэгдсэн улсад өдөр болгоо орж ирж идэг нөгөө хүүгүү эсвэл одоо маш бага хүүтэй мөнгө байхгүй болно гэдэг нь Америк нэгдсэн улс эргээд асуудалд орох. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэхээр Америк нэгдсэн улсын дайнаас гарч чадах болсон гэсэн үг. Тэгэхээр одоо хүссэн ч хүсээгүй чинь хормозын хоолойг ямар нэгэн байдлаар урд нь байсан шиг яг тэр төвшөнд аваачхаас нааш Америк нэгдсэн улс гарч чадахгүй болсон гэсэн үг. Гэхдээ цэрэг технологийн хувьд одоо нэг анх үсээд байсан шиг одоо урд нь хожид нь үзээгүй одоо жинхэнэ нөгөө зэвсгээр технологиор цохоод ингээ богино хугацаанд ялчна гэсэн бол тэр бол одоо мөрөдөл болсон. За дээрэс нь Америк нэгдсэн улс одоо нөгөө цэрэг одоо юу гэлээ одоо зэвсгийн за нөгөө илүү дутуу бөмбөг гэдэг 9 жорын нөөц нь бол одоо бараг 50% ингээ дууссан гэж байгаа. За тэгээд энийг ингээ дахиад хийхэд маш их удаа хугацаа. Доор ээж 3-аас 6 жил ингээ зарцуулна гэж байгаа. За дээрэс нь зарим тохиолдолд өөрсдөө хилээд байгаа боловч нөөц биднэрт хангалттай байгаа гэдээ байгаа боловч үндсэндээ бол нөөц байхгүй. Одоо ингээ цаашдаа Ирантай ингээд болон одоо ямар нэг улсуудтай дайн байлдаа хэлэхэд Америк нэгдсэн улсын зүгээс нөөцгүй болцсон учраас одоо тэгээд нэг чаддаг юм аа хийж байгаа шүү. Энэ нь болохоор одоо нэг naval blockade буюу одоо нэг хормозын хоолойг хаацсан. Одоо тэгээд хэр удаа тэсгийн үзээлгээд ингэ байж байгаа шүү. Тэгэхээр үндсэндээ одоо юу болоод байна вэ гэхээр дайн ихэлсний дараах 71 хоногийн байдлаар бүгд цэлтрийн гацаанд орсон яхаа мэдгээ байсан. Нэг иймэрхүү байдалтай дайн үргэлжилж байна. За энийг хөлд хин чирэгдээд байгаа гэхээр бид нар бүгдээрээ чирэгдэж байгаа. Энгийн иргэд бүр чирэгдэж байгаа. Иймэрхүү байдалтай байна. Тэгээ цаашд одоо яаж үргэлжлэхийг хэдүүлээ. Одоо тэгээ цааш нь харна. За тэгээ гав ига 360 нэг ийм хуудас ажилуулад за нэг ийм болж байгаа. Одоо энэ Иран
Америкийн хооронд болж байгаа энэ дайны талаар бас нэг юм мэдээлэл бэлтгээд байгаа. Тэгэхээр дэмжиж тэгээ хуудас юм дагаад за дээрэс нь лайк, шеэр. За тэгээ хамгийн гол нь комент бичээд сайхан дэмжиж өгөөрэй гэж хүсье. За дээрэс нь энэ ярианы мэн одоо бичлэг яаж чинь дүрсээ яаж чинь за энэ арталтаа энэ бэкграунд гэдэг энэ арталтаа энэ бэкдроп гэдэг юм гэрэл авсан байгаа. За энэ гэрэл мэрэл маань яаж чинь. За дээрэс нь гавгийн одоо ярианы чадвар юу хөө хэр сайжирж байна. Манайхан тэгээ сайхан хэлээд яриад өгөөрэй. Тэгээ сайхан хуудсан юм байна сайхан дэмжиж. За ингэ явчих шүү дээ тийм ээ. За баяртай манайхаа. Тэгээ удахгүй дахиад уулзцгаая. Дараагийн дугаараараа. За баяртай. Дараагийн дугаараараа бүр гоё юм ярина шүү. За баяртай.